Монгол банкнаас ямар хүн байгаа вэ? Монгол банкны хүн байна уу? За, та нэрээ хэлээд, албан тушаалаа хэлээд цалингийнхаа хэмжээг хэлж өгнө үү? Төрийн банкнаас. За, нэрээ хэлээд, албан тушаалаа хэлээд цалингаа. За, Ахмадуудыг төлөөлж алтан зулгой өөр хэн бэ? За, 689 мянган төгрөгийн тэтгэвртэй буюу 572,400 мянган төгрөгийн тэтгэврийг сарда яаж зарцуулж байгааг энэ одоо банкны төлөөллүүд хэлсний дараа хэлж өгнө үү? Төрийн банк, Монгол банк ирсэн хүмүүс цалингаа хэлээд нэр албан тушаалаа хэлээд араас нь Ахмадуудаас төлөөлөлт хэлж өгөөч. Тэгээ асуултаа асууя. Мөнх баясгалан гишүүн энэ одоо албан тушаалтнуудын хувьд цалин ярина гэдэг бол хувийн мэдээлэл. Тэгэхээр бид нар бас манай чуулганд эгийн хуулийн дагуу Монгол Улсын хуулийн дагуу явагдах учраас энэ хүмүүс бол цалингаа хэлэх бол үүрэггүй тийм байгаа. Тэгэхээр энэ дээр бол хэрвээ одоо юу гэвэл манай ахмадын төлөөлөл сая мөнх баясгалан гишүүний асуусан асуултанд хариулах уу? 9 номер юу микрофон. За, алтан зул миний би 572,400 төгрөгийн тэтгэмж авдаг. Сая өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр ахмадын тэтгэвртэй гарах гэд материалаа өгсөн байгаа. Би яагаад ингэж банкны зээлэнд орсон бэ гэхээр арж анчуулан ашаан суулилд явах гад тэгэхэд би тухайн үед 22 онд тэрэгцэртэй байсан. Тэрэгцэртэй намайг авч явахын тулд нөхөр маань авч явна. Нөхөр явахаар 2 зээн маань дагалдана. Ингээд 4 хүний одоо эрхийн бичиг наачааш явах битёк очоод ундны ус авах гэд ингээд хэрэглээний мөнгө гэд ингээд 6 сарын зээл авчаад зээлийн эргэлтэнд явж байгаа. Тэгээд ямар азарны ганц охин төрүүлсэн охин маань одоо ингээд амьдралын маань ингэж болгож тийм ээ өөрөө хэдийн машины зээлтэй ч гэсэн одоо тэжээнд тэтгээд ингээд үүргээ биелүүлээд ингээд явж идэв юм аа. Тэгээд миний хувьд бол яг хөө тэгээд болж байна. Өөр хүүхэд нь бас өөртөө бас ингээд өнгөрсөн 3 дахь өдөр бол намайг нэг залуу ална гэж занал хийсэн шүү дээ. Би одоо гэртээ хараагүй 6 хоног охиныдоо нуугдаж амьдарч байна. Өнөөдөр ахмадуудын нэрийн өмнөөс ингэж явчаад ингээд занал хийлэж өртөж байгаа Чингэлдээ дүүргийн цагдаад хандсан бүртгэлгүй дугаараас залгсан байна гэж байна. Тэгээ Мобикомоос асуухаар эзэнтэй байгаад байгаа байхгүй юу? Үнэхээр маш их ингээд ахмадуудынхаа төлөө явахаар маш их тороолууд дайрсан, маш их амь насанд минь хүртсүүлд ингээд занал хийлээд ингээд явж байгаа маа. За тэгээ 572,000 би яг энэ ташранд бас хэлмээр байна л да. Үндэсний статистикийн газраас асууж исэн амжиргааны доод түвшингийн 495 мянган төгрөг гэдэг энэ тоо яаж гарсан бэ гэхээр яг нарийнчил детальчилж гараагүй байдгийн байна лээ. Хүн өдөрт хэдэн килокалори юм иддэг, хэдэн хил хүнсний 8 иргэлийн бүтээгдэхүүн иддэг. Энийг гаргаагүй хамгийн баян хүн, хамгийн ядуу хүн хоёрыг харьцуулаад олон улсын жишгээр гаргалаа гэж байгаа байхгүй юу? Өнөөдөр манайхан олон улсын жишг яриха болио. Яг сайн жишгийг аваад тийм ээ. Одоо өнөөдөр инфляц өслөө гэж энэ цаасан дээрх инфляцийг бити хараад байл да та нар маань амьдрал дээр гараад байгаа тэр инфляцийг нэг хараад үзээрэй. Үндэ инфляцийг хөөхөд бол хизээч барихгүй. Монополийн эсрэг газар эрх мэдлийн өгчмөр байна. Өнөөдөр манай гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд маань ч гэсэн арилжааны банкудад одоо тушаах эрх байхгүй зөвлөмж өгөө сууж байгаа байхгүй юу? Өнөөдөр тэгэхээр энэ эрх мэдэлжүүлэх газруудын эрх мэдэлжүүлмээр байна. Бас яг энэ ташранд хэлэхэд ахмадуудын агентлаг гэдэг газрыг бий болгомоор байна. Өнөөдөр Сүхбаатаргаа ахмадын холбооны ерөнхийлөгч гэж байгаа боловч яг ахмадуудыгаа бас бүрэн гүйцэд төлөөлж чадахгүй би хүчин өгсөж байна. Одоо миний юу хязгаартай байна. Би бүр Сүхбаатаргаа дээр очиод арилжааны дөрвөн банк, Монгол банкыг бол ярих юм биш шүү дээ. Амар худалч, ерөөсөө 70 худалч гэд нэр өгсөн байгаа. Ер нь Монгол банкны ерөнхийлөгч Лавгсүрэн болон дэд ерөнхийлөгч инх тайван ажлаас нь халаад өгөөч гэгээд их хурлын дарга амар байсланд шаардлага бичиж өгсөн байгаа шүү дээ. Ерөөсөө амьдралаас тасарсан 5-1 гэдэг нэг шал дэмий юм яриад бид нарыг бол ингээд төөрөгдүүлээд яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр аргаа ороод Монголын банкны холбоонд нь хандаж үзлээ. Албан ёсоор хариу ирэг байна. Арилжааны банкудаа та нар нэг жоохон хүн чанартай байгаад өгөөч. Тийм ээ, хүн чанартай байгаад хідэн мусаа ядарсан ахмадуудын маань
нэг удаа та харж үзээ тэтгэврийн зээлийн 36 сараар олгоод өгөөч гэдэг бүр чин сэтгэлээс гуймаар байна. Тиймээ тэгээд дараа сард нь яг ингээд тэтгэвэр нэмэгдтэл 26 он хүртэл нэг сараар ингээд зээлийн олгоод өгчөөж нэг тийм гарцтай биш баха. Тиймээ би